За сайн байцгаана залуусаа. Энэ бичлэгээр вектор үзье. За C нэмэх вектор гээд за энэ рүү ороод харъя. За энэ вектор гэдэг нь болохоор энэ containers гэдгийн дотор нь байгаа. За эдгээр энэ containers гэдэгт нь болохоор юу байдаг вэ гэхээр дандаа өгөгдлийн бүтцүүд байдаг. За тэрэн дундаас эдлээ векторыг нь үзнэ. За векторын функцүүд гэх юм бол ийм функцүүд байгаа. Тэнд at back begin гэл ийм юу функцүүд байгаа. За одоо векторыг зарлаж үзье. Ингээд вектор ашиглахын тулд вектор гэдэг санг оруулж ирнэ. Вектор гээд тэнгүүтээ одоо вектор одоо int гээд зарлаад үзье. За ингэж юм бол одоо cout гээд v-ийнхээ хэмжээг хэвлэх юм бол tick гэж гарч ирнэ. Яа гэвэл анхнаасаа хоосноор зарласан учраас. Энийг угаасаа өмнө хэлсэн шүү дээ, тийм ээ. За tick. За одоо болохоор v-дээ элемент нэмж өгье. Тэгвэл push back гээд push back гэдэг нь болохоор хамгийн ард нь оруулж өгнө гэсэн үг юм элемент. За тэнгүүтээ за 10 гэж элемент оруулж өгөнгүүтээ 10 за 20 30 40 50 гэж ингэж элементүүд оруулж өгч болно. Тэгээд хэвлэх юм бол v-ийн хэмжээг 5 болгож хэвлэнэ гэсэн үг. За ингэ 5 болгож хэвлэж. За одоо болохоор for int тэнцүү тэгээс нэрс баг v-ийн сая хүртэл автангуудаа нэмэх гэж хэвлэх юм бол cout v-ийн яг ийдгээр элементийг хэвлэнэ. Тэнгүүтээ зай аваад хэвлэж. Тэгэх юм бол одоо 10 20 30 40 50 гэж хэвлэнэ гэсэн үг. За энд анхны утга болохоор ингэж өгчнө. За ингээд 10 20 30 40 50 гэж өгчнө гэсэн үг. За одоо туршиж үзвэл 10 ширхэг элемент 10 20 30 40 50 энэ болохоор анхны утганд нэмээд ингээд хийгээд өгчнө гэсэн үг. За дунд нь элемент оруулж болно. Энэ болохоор сүүлд нь элемент оруулдаг. За энд байгаа push back гэдэг энэ байна. За pop back гэдэг нь яадаг вэ гэхээр хамгийн сүүлийнх нь элементийг хасчдаг. За ийм функц байгаа. Энэ дээр нь дарж үзье л да функц дээр нь. Тэгвэл ингээд ашиглацдаг функц байгаа. За одоо хамгийн сүүлийнх нь элементийг хасч өгье. За эндээ хасаад өгчээ. v-ийг pop back гэх юм бол одоо энэ 50 алга болчихно гэсэн. Тэгээд яг 9 ширхэгт одоо ингэ 40 хүртэл хэвлэж байгаа. Ингээд pop back-аар болохоор хамгийн сүүлийнх нь хайрладаг, push back нь болохоор хамгийн сүүлд нь нэмдэгэ гэсэн үг. За ийм функц байна. За site гэдэг угаасаа ашигласан байгаа шүү дээ. За erase гэдэг функцийг үзье. За erase гэдэг нь болохоор яг бас арилгадаг. Гэхдээ яг хаягаар нь дамжуулж арилгадаг. Тиймэрхүү функц байгаа. За хаяг гэхээс илүү нэг юм iterator гэдэг одоо юугаар нь дамжаад энэ вектор дотор нь болохоор нэг гүйдэг юм байдаг байхгүй юу? Энэ iterator гэдэг тэрийг ашиглаад ер нь бол устгадаг гэсэн үг. За эхлээд тэр iterator-ийн байрлалыг нь оруулаад за тэгээд дараа нь болохоор нэгийг оруулах юм бол чинь яг тэр байрлалыг устгана. За харин хоёр ширхэг завсар оруулах юм бол тэр хоорондохыг ингэж устгадаг гэсэн үг. За одоо туршиж үзье. За энэ pop back-ыг болиулчих. За ер нь бол энийг энэ push back-ыг гэсэн болиулчих. Тэнгүүтээ энэ дээрээ шууд 60 70 80 90 дугчил та. За тэгээд ирээсгээд v-ийн цэг begin гээд бид нар эхлэх тэр iterator-ыг нь авчдаг гэсэн үг. За iterator гэдгийг нь бол за барыг хаяг яг зүгээр хаягаар төсөөлүүлээд ер нь бол ойлгочих болно л тоо. Гэтэ хаяг биш яг тийм тустай юм байгаа. За энийг хэрвээ эхлэх хаяг гэж бодох юм бол одоо энэ хамгийн эхний элемент нь алга болчихно гэсэн. Өөрөөр хэлбэл 10 байхгүй болчихно. За эхний хаягийг нь оруулах юм бол ингээд 10 байхгүй болчлоо. Юу нь бол iterator шүү дээ. Тэр нь хаяг гэрч одоноос эхлээд. За тэнгүүтээ одоо тэгвэл эхлэхийг нь биш би одоо дундаас нь ч юм уу энийг алга болмоор шүү дээ. Тэгвэл эн чинь бол энэ тэгсээр хоёр дахь нь гэсэн үг шүү дээ ер нь бол. Тэгвэл хоёр дахьыг нь эхлэхдээ нэмдэг нь хоёр дахь гэдэг чинь бол яг тэрний хаягийг хэлчихэж байгаа гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Тэгээд ингэх юм бол яг
энэ 30-ыг алга болгоно гэсэн үг. За ингээд 30-ыг алга болгочих. За иймэрхүү маягаар ингээд аль хүссэн байрлах одоо утгаа устгаж болно гэсэн үг. Айлгаж болно. За эрээс гэдгийг нь болохоор ингэж ашиглана. За завсардахын устгах гэж штэ. Завсардахын устгах гэх юм бол би одоо энэ 40-оос 70-ын хоорондохыг устгах гэх юм бол 40 гэдэг нь манай 3 дахь инт гэсэн үг штэ. Энэ манай эхнийх нэм чинь 40 чинь 3-ыг нэмнэ гэсэн үг. 70 гэдэг чинь 4, 5, 6-ыг нэмнэ гэсэн үг. Тэгвэл би v-ийн бэгийн дээр нэмдэг нь 3-аас v-ийн бэгийн дээр нэмдэг нь 6-гийн хоорондохыг устгацна. За v-ийн бэгийн гэдэг чинь энэ бол v-ийн бэгийн дээр нэмдэг нь 3 гэдэг чинь энэ 6 гэдэг чинь болохоор энэ. За энэ хоорондохыг устгах чинь гэсэн үг. За тэгээд ингэх юм бол за ингээд устгачлаа. Гэтэ 70 нь орчлоо. Энэ чинь нөгөө яадаг. Энэ болохоор өмнөх одоо энэ 6 гэсэн шүү дээ. Тэгвэл эндээс энэ хоорондохыг устгах чинь гэсэн үг. Би бол эндээс энэ хүртэлх гэж оруулвал яг энэний өмнөх хүртэл нь явуулчихдаг гэсэн үг байхгүй юу? Тэгж устгадаг. За хэрвээ би яг 70 хүртэл устгахыг гэх юм бол энэ 80 гэдгийг нь оруулах хэрэгтэй гэсэн үг. Энийг 7 гэж оруулах юм бол би яг тэр хүртэл устгах чадна гэсэн үг. За ингэж одоо ингээд яг 40-оос 70 хүртэл устгачлаа шүү дээ. За ингэж устгах нь гэсэн үг. Эсвэл завсарч устгаж болно. Эсвэл яг нэг элементийг ингэж устгаж болно гэсэн үг. Байрлалыг нь оруулах юм бол. За энэ 90-с гэдэг нь тийм функц байна. Энэ бэгийн гэдгийг сая ашиглаж үзлээ шүү дээ. Энэ болохоор тэр эхлэх итераторыг нь өгдөгөө гэсэн үг. За clear гэдэг функц нь угаасаа өмнө бас ашиглаж үзлээ шүү дээ. За би v-гээ clear хийчих юм бол за тэгээд cout гэнгүүтээ v-ийнхээ хэмжээг хэвлэж үзье л да. Инх юм бол тэг гэж хэвлэнэ. Яагаад гэвэл бид нэр clear хийчихэж байгаа учраас бүх элементийг устгахчихж байгаа гэсэн үг. За одоо болохоор дараа нь v-дээг pushback гээд 10 гэнгүүтээ энэ 3 утга хийгээд өгч л доо. 10 20 30 гэдэг 3 утга хийгээд өгч. Инх юм бол доор нь одоо 10 20 30 гэж хэвлэнэ гэсэн үг. За энэ болохоор clear хийх учраас манай элемент нь тэг болцсон байгаа. За юм хоосон байгаа учраас хоосон дээр нь 10 20 30-ыг хийчихээр ингээд 10 20 30 гэсэн яг элементүүдтэй болно гэсэн үг. За ингээд ер нь бол бэгийн үзлээ. Тэгээд clear-ийн үзлээ. Энэ et гэдэг нь болохоор юутай адилхан. Яг энэтэй адилхан. Би зүгээр тэг et гээд ингэж авч болно гэсэн үг. Et гэдэг нь болохоор яг энэтэй адилхан гэсэн үг. Гэхдээ дөрвөлжин халтаар авчвал яг миний хувьд илүү амар санагддаг л да. За ингэж болно. Мэдээж одоо би v-ийн харгалзах утгыг нь өөрчлөх юм бол жишээ нь v-ийн 1 гэдэг чинь 20 шүү дээ. 20-д нь одоо 2000 өгчих юм бол өөрчлөгдөн шүү дээ. Яг хүснэгч чиг. За ингээд өөрчилж болно. Ер нь бол ингээд хэмжээний солигддог хүснэгтгээл ойлгочиход баг болно гэсэн үг. За тэнгүүтээ clear байна. Ингээд. За empty гэдэг функц нь яадаг вэ гэхээр за clear байгаа үед нь шалгая л да. Хэрвээ v-ийн цэг empty гэдэг функцийг буруу дуудлаа. Empty гэдэг функцийг ингээд дуутчих юм бол энэ болохоор хоосон байна уу гэдгийг шалгадаг функц. За энэ хэрвээ хоосон байх юм бол би хоосон байна гэж хэлчихье. За хоосон гэж хэлчихье. Тэгээ шинэ мөрөнд орчих. За харин эсрэг тохиолдолд болохоор cout гээд зүгээр сайдыг хэвлчих. V-ийн сайд. Тэнгүүтээ end л авчих. За ингэчих юм бол clear хийсэн тохиолдолд бол хоосон байгаа шүү дээ. Энэ нь болохоор хоосон гэдгийг шалгадаг функц гэсэн үг. За хоосон гэж хэлж байна. За хэрвээ утгатай байх нь clear хийгээгүй байх юм бол энэ чинь утгатай байгаа учраас энэ хэмжээг нь хэвлэнэ гэсэн үг. За ингээ 10-гийн хэмжээг нь хэвлэж байна. Дараа нь бид нар болохоор 3-ыг нэмчихэж байгаа шүү дээ. 10 20 30-ыг. Энэ нь болохоор яг 10 20 30-ийн тохиолдолд болохоор одоо энэ нь хоосон биш юм чинь яг энийг нь 2000 болгочихж байгаа гэсэн үг. За энийг нь 2000 болгочихно. За ийм бахна. Тэгээд энэ хоосон гэдгийг шалгадаг. За end гэдэг нь болохоор юу вэ гэхээр эхлэх биш төгсөх хаягийг төгсгийнхэн дараачийн хаягийг авдаг. Ингэж ойлгож байна. Бид нэр 90-с гэдгийг үзсэн шүү дээ. За v-ийн цэг за 90-с гингүүтээ v-ийн end-с хасдаг нь 5 за 3-аас end хүртэл 90-с яа гэвэл end гэдэг чинь болохоор одоо энэний ер нь дараачийн хаяг гэсэн үг байхгүй юу? Бид нар чинь энэ хооронд чинь эндээс энэ хүртэл устгах гэх юм бол энэний дараачийн хаягийг нь оруулах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгтэн чинь ер нь бол дараачийн хаягийг авахын тулд энэ дээр авчдаг байхгүй юу? За харин
end гэдэг чинь энэний дараачих эндээс хасдаг нь 3 гэдэг чинь 1 2 3 гээд 80. 80-аас 100-ийн хооронд устгая гэсэн үг юм бол. За энд би эднийг нь арилгачээ. Тэгэхээр 80-аас 100-аас 100-ийн хооронд устгах гинөө гэдгийг шалгая. Тийг таслаа тавих марцсан байна. За ингээд 80-аас 100-ийн хооронд устгачлаа. За end гэдэг нь болохоор яг хамгийн сүүлийн элементийнх нь дараачийн хаягна гэсэн үг. За тэгээд эндээс хасдаг нь тэгээд бас яг V-ийн begin дээр нэмдгэн гэдэг шиг ингээд ашиглаж болно. За хамгийн сүүлийн хаягаас хасдаг нь гэдэг чинь шүү дээ. Хасдаг нь 2 гэвэл 3, 4, 5 гэвэл ингээд явна гэсэн үг. За begin дээр нэмдгэн 1, 2, 3 ингэж явна гэсэн үг. За ингэж V-ийн end begin-ийг ингэж ашиглаж болох нэ. За empty end-ээс за front гэдэг нь болохоор хамгийн эхний элемент авчдаг гэсэн үг. За одоо энэ дээр эхний элемент нь 10 шүү дээ. Би одоо хэвлж үзье. Cout V-ийн тэг front гэх юм бол за тэгээд энэ л авчих. Тэгэх юм бол 10 гэдгийг хэвлэнэ. Гэсэн үг. За ингээ 10 хэвлэж чинь. За энэтэй адилхан back гэж байгаа. За би эдээ аваад V-ийн тэг back гэх юм бол хамгийн сүүлийнх нь хэвлэнэ. V-ийн back гэх юм бол яг 100 хэвлэнэ гэсэн. Яг ингэж хамгийн сүүлийн болон хамгийн эхний элементийг ингэж авч болно. За front гээд бас back гэдэг нь бас энэ байна. Back гээд ингэж авч болно гэсэн. За insert гэж байгаа. Энэ нь болохоор дунд нь оров. Дунд нь жоох энийг байрлал дээр тэр iterator-ийнхаа байрлалд оруулдаг гэсэн. Энэ нь бол тэр хаягн дээрх байрлалд оруулдаг гэсэн. За insert-ийг туршиж үзье. За энд болохоор iterator гэдэг за энэ iterator гэдэг нь болохоор ингэж ашиглана. За vector-ийнх нь iterator гэдэг ингэж. За тэнгуүт iterator-тай болохоор begin-ийг хадгалснаа. Дараа нь болохоор энэ шинээр оруулсныхаа байрлалыг iterator-ыг нь хадгалсан байна шүү дээ. Одоо энэ insert хийхэд яг тэр тэрнийх нь байрлал нь хүрээд ирчихнэ гэсэн. Хүрээд ирчих байхаа. За яг хоо энэ тайлбарыг нь уншия гэх юм бол ингээд ер нь бол ингээд байгаа. За одоо insert-ийг туршиж үзье л та. Ингээд энд чинь ямар олон параметр авчаа вэ ингээд. За insert-ийг туршиж үзье. За front back бол тэгээд ямарч эхний болон сүүлийн элементийг авчдаг. За одоо V-ийн тэг insert гингүүтээ. За V-ийн begin дээр эхний хаягн дээр бид нэг 100 гэсэн тоог оруулъя. Ингэж оруулдаг шиг санагдаад байна. За бид эхнийх дээр нь яг хамгийн урталт нь 100 гэдэг тоог оруулчлаа гэсэн. За хамгийн сүүлд нь болохоор одоо 1000 гэдэг тоог оруулъя л да. Тэгэх юм бол ингэ гэсэн үг. За ингээ хамгийн сүүлийнх нь 1000 гэдгийг оруулчлаа. За яг энэ 100-гийн өмнө нь гэдэг чинь яг 100-гийн байрлалыг оруулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнд бид нар 1000-ыг оруулах юм бол эндээс хасдаг нэг гээд яг 100-гийн өмнө нь 1000 гэж орж ирнэ гэсэн үг. За ингээ оруулчихна гэсэн үг ээ. За ингэж insert-ийг ашиглаж элементүүд оруулж болох нэ. За энэ insert-ийг ашигласныг харин туршиж үзье. За энд болохоор яг begin дээр 200 гэдэг тоог оруулсан байна. За энэ болохоор анх вектор болохоор 3 хэмжээтэй бүгдийн 100-аар дүүргээд вектор үүсгэсэн байна. За энийг туршиж үзье. За энэ болохоор яадаг вэ гэхээр ингээд векторыг ямар хэмжээтэй нэг хэмжээтэйгээр үүсгэж болдог. За би чинь 10 хэмжээтэй үүсгэх яах юм бол ингээд үүсгэж. За тэгвэл энэ ямар элементээр одоо дүүрэх вэ гэхээр int-ийн дефолт утгаар нь дүүрчдэг. Тэр нь тэгээр дүүрчихнэ гэсэн. За ингээд 10 ширхэгдэг. За би энийг ямар нэгэн утгаар дүүрэх өөрөө сонгож болно. Тэгэх юм бол би энийг бүгдийг нь за 999 гэдэг утгаар дүүргье. Тэгэх юм бол одоо бүгд 999 гэсэн утгаар дүүрнэ гэсэн. За ингээд хийчихдэг гэсэн үг ээ. Энэ нь болохоор тэгж байгаа маа. За энэ дээр болохоор begin-ийг хүчнүүтэй begin-ийг оруулахгүйдаа энийг эхнийхт нь болохоор хамгийн эхтэнд нь 200 гэдгийг оруулчихна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр манай my vector маань 200 гэчээд 100 гэсэн вектор болно гэсэн үг. Тэгээд дараа нь болохоор insert гээд iterator 2 3. За энийг бол сайн мэдхгүй харин insert-ийг. За ийм юм оруулах юм бол n тэр 2 дахь параметр нь n гэдэг нь болохоор хэмжээ нэгээр хингүүтэй утгыг нь 3 дахь параметрыг нь оруулж байгаа юм. За бидний туршиж үзсэн болохоор n гэсэн үг.
Ер нь бол байрлалаа оруулах insert тана. За энэ байрлалаа оруулангуудаа утгаа оруулсан. Харин энэ 3 параметртэй болохоор байрлалаа оруулчингуудаа 2 ширхгийг оруулна гэж хэлчихэнгүүтээ ингээд 302 ширхгийг яг тэр байрлалд оруулчих чинь гэсэн юм байна. За одоо туршиж үзье. Энийг жоохон бутаач. За энэ дээр оруулж үзье л да. Тэгвэл insert гэчихэнгүүтээ эндээ бид нэр 2 ширхэг за 3 ширхэг 333-ыг оруулчих. За тэгэх юм бол ингэж оруулах нэ. За яг тэр байрал дээр 3 ширхгийг ингэж оруулнаа гэсэн үг юм байна. За ингэж. За энэ дахиад iterator дээр begin авчих юм уу та? Шинэ вектор дарж өгсөн байна. Шинэ вектор нь болохоор 2-оос 2 элементтэй, тэр нь болохоор хоёулаа 4 зүгс утгатай тийм шинэ вектор дарж өгөнгөтэй. Энэ дээр болохоор энд зарласан my vector дээр insert хийнгүүтээ энэ байрлал дээр энэ болохоор яаж оруулдаг юм бэ? Ямар нэгэн өөр векторыг утгыг чинь нэмэх чивэл тэрнийхээ яг аль хэсгээс нь оруулж өгөх вэ гэдгээ оруулаад өгч гэнэ гэсэн үг. За энэ болохоор энэ 3 дахь төрлөөр нь оруулж өгч гэнэ гэсэн үг. За энийг яаж хийх вэ гэхээр дахиад нэг вектор бичиж гэнэ гэсэн үг. За энийг туршиж үзье одоо. Энийг болиулаад за вектор int за v2 хичээл та. За яагаад v2 вэ гэж юу нэрлэдэг байгаа гэхээр зүгээр вектор гэсэн утгаар нь v гэж нэрлэдэг байгаа. За array-г эсвэл r гэж нэрлэлцдэгтэй ойролцоо тэгж нэрлэдэг байгаа гэсэн үг юм. За ингэчгүүтээ за энд нь одоо ямар элементээр дүрхчихвөө? За 99 за чараа 11 22 33 за 44 55 гэж дүрхэж. За энэ 5 элементтэй. Тэгэх юм бол би vdate-ийг insert хийнгүүтээ ямар нэгэн завсарт оруулж өгч болно гэсэн. За би одоо хаана оруулах вэ гэхээр begin биш. За энэ хооронд л энэ бүгдийг оруулчих л да. Тэгэхээр яах вэ гэхээр би энэ чинь begin дээр нэмдэг 1 2 3 4 гээд begin дээр нэмдэг 4 дээр begin дээр нэмдэг 4 дээр бид нэр оруулнаа. За харин юуг оруулах вэ гэхээр би v2-ийн begin дээр нэмдэг 1 гэдэг чинь эндээс авахлаад эндээс хасдаг 1 хүртэл нь оруулчих. v2-ийн эндээс хасдаг нь 1 хүртэл оруулнаа. За ингээд өгчих юм бол болохоор эндээс begin дээр нэмдэг 1 гэдэг чинь эндээс хасдаг 1 гэдэг чинь болохоор энэ. Гэхдээ ингэж давсрыг нь оруулахад болохоор эндээс энэ хүртэл оруулж өгнө гэсэн. Энд болохоор дараачагийг нь оруулдаг шүү дээ. За ингэж оруулж өгөх юм бол бид нарт 22 33 44 гэдгийг энэ 50 өмнө оруулж өгнө гэсэн. За одоо ингэж туршаад үзэх юм бол за ингээ 22 33 44-ийг 50 өмнө оруулж өгч байна. За insert ер нь бол яг бүх төрлөөр нь оруулж үзлээ шүү дээ сайн. За энэ max size гэдэг нь болохоор хамгийн их ер нь байж болох хамгийн их хэмжээг нь л хэлдэг. Одоо жишээ нь вектор ер нь хамгийн ихтэй хадгалж болох хэмжээ нь ийм ширхэг элементтэй вектор байж болно л гэдгийг хэлж байгаа. За энэ capacity гэдэг нь болохоор юу хэлдэг юм би мэдэхгүй байна. Гэтэ хараад үзье. Capacity гэдэг нь ороод allocate гэхээр юу гэсэн үг юм бол за энэ жишээг нь харж үзье л та. Уг нь энэ векторын хэмжээ нь 100 юм байна. Тэгсэн чинь size нь бол угс 100 гэж хэлнэ. Capacity нь болохоор 128. Энэ нь одоо юу гэсэн үг юм би мэдэхгүй л. За шууд толдноос харчих. Хагаа толдноос харчих. Тэгвэл translate google.com allocate гэж юу гэсэн үг. Нэг сонсч ирсэн л үг байна гэхдээ. Хуваарлагдсан хадгалах багтаамжийн өгөөжийн хэмжээ. За ойлгохгүй байна. Гэтэ ер нь capacity-г би ашиглаж байгаагүй л дээ. Энийг өстой ойлгохгүй байна гэхдээ. За empty end erase font insert. За энэ ойлгомжтой. За энэ тэнцүү гэдэг чинь угаасаа тэнцүүгээд өөр векторыг утга өгж болно гэсэн үг байхгүй юу? За v тэнцүү v2 гэж өгж болно л гэсэн үг ер нь бол. За энийг ингээд би v-гээ хэвлэнгүүт 11-аас 55 хүртэл хэвлэн шүү дээ. Тэнцүү гэдэг нь зүгээр тэрийг хэлдэг байгаа. Тэр операторыг дахин тодорхойлдог гэсэн үг. Энэ нь болохоор угаасаа бид нэр энд ашиглаж байгаа шүү дээ энэ гэсэн үг.
Тэнгүүтээ энэ pop back угаасаа хэлсэн. За R begin R end гэдэг нь болохоор reverse begin reverse end гэсэн үг. За энийг одоо туршиж үзье. За R begin R end гэж юу вэ гэхээр за туршиж байгаа нь ороод харчих л да. R begin руу н орчих. За яаж ашиглахаа харъя хэвэл. За энд болохоор 5 хэмжээтэй вектор зарласан бүгд тэг утгатайгаар гарч ирнэ гэсэн үг. Тэнгүүд и тэмцүүтэй гिचмүүдээ reverse begin-ийнхаа утгыг энэ reverse iterator буюу ret гэдэгт авчиж тэнгүүтээ энийг болохоор энэ iterator-ээр гүйлгээд за хэдийнээр энэ iterator-ээр ингэж гүйлгэдгийг туршиж үзье. Тэрийг нэрээ тэгж for явж үзээгүй юм ба шүү дээ. За for гिचээд за тэрийг дээр нь зарлчих. Vector int-ийн iterator гэдэг. Энэ нь болохоор итгэж iterator учраас итгээд нэрлэжээ. За ит нь тэнцүү. За v-ийн begin. За v-ийн begin-ээс эхлээд за v-ийн ялгаатай хүртэл тавтнаа. V-ийн end-ээс ялгаатай байх юм бол ингээ for нь үргэлжлээд байна. Гингүүтээ v-ийн одоо v-ийн нэгээр нэмэгдүүлчих биш ээ. Итээ нэгээр нэмэгдүүлчих. Энэ v-ийн ингээ тэнэгтэн биш уучлаарай. Энд би ингээд итээ гэх ёстой байсан юм аа. За одоо ингээд ер нь for хийчихнэ гэсэн. Гэхдээ iterator-ийнхаа утгыг яаж авдаг санахгүй байна. Од тавиад. Яг хаяг шиг од тавиад авчих юм байна. Бодвол тэр iterator дотор энэ одыг дахин тодорхойлцсон л гэсэн үг баг л та. Тэгээд Cout гэчингүүтээ од iterator гээд яг хаян дээрх утгыг нь авчингуудаа ингээд хэвлэлчнэ гэсэн үг. За ингээд бол бид нэр iterator-аар ингэж for хийж болно гэсэн үг. За ингээд яг хэвлэж штэ. Хаягаараа гүйж байгаатай л ер нь адилхан гэсэн үг. За тэнгүүтээ энэ болохоор тэгээд reverse iterator гэхээр урвуугаараа гэсэн үг. R begin. За би одоо R begin хичээл та. Тэнгүүтээ энийг R end гэх юм бол яг урвуугаар нь 55 11 юу болов? Operator тэнцвүүдэр энэ дахиад нэг харъя. Reverse iterator-ын тусдаа reverse iterator гэж байдаг юм байна. Reverse iterator гингүүтээ за одоо болно гэсэн үг. За ингэх юм бол ингээд 55 44 33 22 11 гэж ингэж ашиглаж болно гэдгийг харуулж байгаамаа. Тэгээ insert дээр reverse iterator-ыг нэг туршаад үздэг юм уу? За v-ийн цэг insert дээр гэхдээ reverse iterator-ыг хийж өгөөгүй байх шиг байсан тийм ээ. Insert дээр reverse iterator-ыг туршиж болохгүй юм байна. Яагаад гэвэл ингээд хийж өгөөгүй учраас энэ дээр нөө яг тийм одоо функцийг тодорхойлоогүй учраас болохгүй байхаа. Гэтэ би чинь туршаад үзчихээ л да. За тэгэхээр v-ийн 2-ын цэг R begin-ээс уг нь v-ийн 2-ын цэг R end байхгүй юу? Гэтэ ингэж болохгүй байхаа. За R begin энийг тодорхойлоогүй учраас болохгүй байх гэж бодож байна. Тийм ээ, яг тийм байна. За ингэж ер нь R begin R end нь болохоор ингэж яг тонгорхсон яг тийм юм гэсэн үг. Тэгээд ингэж гүйж болно гэсэн үг. Тэргээрээ гүүгээ сая хэвлсэн шүү дээ. За ямар ч гэсэн ингэж болох нэ. Одоо ингэж хэвлэх юм бол би 100-аас 10 хүртэл хэвлэнэ гэсэн үг. За ингэж. Энэ reverse iterator нь болохоор ингэ тусдаа байдаг. Iterator нь болохоор тусдаа байдаг юм байна. За ийм байдаг юм байна. За энэ reverse-ийг туршиж үзье. За энэ reverse нь болохоор яаж ашигладаг юм бэ? За энэ чахан нэг size type гэдэг юм авчихмаар та. Reverse-ийг яг хаана ашиглаж байгаа энэ вэ? Reverse гэж юм уу та цуугцсан байна. За энийг ер нь сайн ойлгосонгүй. Ой. Сая буруу юм. Энийг өөрчлөх хүсэлт явуулдаг гэнэ үү?
Reverse гэж жаанд reserve гэж штэ. Би ч одоо reverse гэж уншаад reverse-ийг харагдахаар л reverse гэж уншаадсэн чинь. Одоо reserve гэж байна. Reserve гэж юу гэсэн үг юм? Note. Энэ функцийг харин ашиглаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэтэ эн чинь capacity-г мэдэхгүй юм чинь баг энийг мэдэхгүй л болж таарах юм байна л та. Энэ capacity-ийн хэмжээг нь бол өөрчлөлт юм байна. Ер нь бол одоо энд тэгээд capacity-ийн хэмжээ хэвлэж ийсэн шүү дээ хаана. Capacity-ийн хэмжээ хэвлэхэд хэвснийхаа дараа болохоор дахиад capacity-ийн хэмжээ хэвлэхэд 128 байсан чи 100 болчих. Энэ нь бол capacity-ийн хэмжээг өөрчлөлт юм байна. Гэтэ capacity-гаа болохоор ойлгоогүй шүү дээ. Энийг бүр ингэж томоор нь харж үзье. Тэр нь яхаараа 100 байхад нь 128 гарч ирээд идэв лээ. Вектор дотоод хуваарлагдсан хадгалах цайны хэмжээг элементүүдээр илэрхийлнэ. Одоогоор хуваарлагдсан хадгалах цайны хэмжээг. За, энэ хүчин чадал нь векторын хэмжээтэй тэнцүү байх албагүй. За, тийм тэнцүү биш байгаадсан. Энэ нь тэнцүү эсвэл илүү байж болох бөгөөд нэмэлт зайн оруулга бүрс дахин хуваарлах шаардлагагүйгээр өсөлтийг нь хангах боломжийг олгодог. Энэхүү чадал нь векторын хэмжээг хязгаарлахгүй гэдгийг анхаарна уу? Энэ хүчин чадал дуусч илүү их хэрэгцээ гарах үед энэ нь савны тусламжтайгаар автоматар нэмэгддэг. За ойлгочлаа. Энэ яадаг юм байна? Одоо нэг хэдлээ динамик санах байг одоо үтсэн шүү дээ, тийм ээ? Өөрчилдөг. За энэ нь болохоор яг ингэдэг юм байна л та. Жишээ нь за одоо 100 хэмжээтэй байлаа гэж бодъё. Манай векторын маань хэмжээ. За энэ дэр бол 10 хэмжээтэй шүү дээ. 10 хэмжээтэй байлаа гэж бодъё. Тэгэх юм бол одоо 13 ч юм уу, тийм ээ? Ерөнхийдөө 3 элемент нэмэх цаг нь нөөцлөсөн байдаг. За тэр бүрт за 3 элемент жишээ нь одоо 10 элементтэй байлаа гэж бодоход энийг 13 элементтэй болгочихъя. За тэгвэл энэ одоо 13 хэмжээтэй байна. За харин 14 хэмжээтэй болгочих үед энэ capacity-г дахиж бодонгуудаа дахиад шинэ илүү хэмжээнд нөөцлөждөг гэсэн үг. За энэ нь яагаад хийж байгаа гэхээр яагаад гэвэл байнга pushback одоо жишээ нь Wigner-ийг pushback гэж өгч байгаа шүү дээ. Тэр болгонд нь бид нар векторынхаа хэмжээг шинжлэхгүй гэж яг хэмжээг нь ер нь сайдыг нь бол өөрчилж байгаа л доо. Гэтэ цаанаа болохоор яг 16 хэмжээтэй байгаа. Тэрийг болохоор байнга өөрчлөөд байхгүй гэж л тийм capacity гэдэг юм ашиглаж байгаа юм байна. За ямар ч гэсэн тэгж ойлголоо. Тийм л юм шиг байна. Тэгэхгүй болохоор байнга нэг pushback хийх болгонд л хэмжээг нь өөрчлөөд байна гэсэн үг шүү дээ ер нь бол. За тэрнээс тэрийг хийхин тулд тийм юм хийсэн юм байна. За reverse. За ингээд л ер нь swap гэдэг нь болохоор угаасаа swap хийх гэсэн үг шүү дээ тодорхой баг. За одоо чинь энэ 3 хэмжээтэй 100 гэсэн утгатай 100 гэсэн 3 утгатай юм одоо вектор зарлангуудаа дараа нь болохоор 200 гэсэн 5 утгатай юм вектор. Тэнгүүтээ foo-гээ swap bar гэх юм бол одоо энэ хоёрын утгууд нь солигдчихно гэсэн үг. Тэгээд дараа нь хэвлэхэд foo нуг нь 3 ширхэг дуутай байсан чинь foo нь 5 ширхэг 2 дуутай болоод bar нь болохоор 3 ширхэг дуутай болж байна. Зүгээр ингээд swap хийчихнэ гэсэн үг. Энэ угаасаа нэрнээс нь шууд тодорхой харагдчихна. За swap гэх юм бол одоо би v2 гэх юм бол угаасаа эндээ хэвлэхдээ 55-аас 11 хүртэл хэвлэнэ гэсэн үг. Гэхдээ би v-г хэвлэж байгаа шүү дээ. За ингэж зүгээр ингээл swap гэсэн үг ээ. Swap гэдэг нь бол. Тэгээд ер нь бол бүх функцүүдийг нь үзлээ шүү дээ. C нэмэх 11-ийг C11-ийнх нь энэ функцүүдийг бол үзээгүй. Тэрнээс бусдуудыг нь ер нь бол үзлээ. Resize-ийг нэр үзээгүй шүү дээ. Resize-ийг орхисон байна. Resize-ийн хэмжээг нь өөрчилнө. Тэгээд дүүргээд өөрчилчихдэг юм хэмжээг нь. Энийг хараад угаасаа тэгээд дүүргээд өөрчилөх нь тодорхой л харагдаж байна л. Бас өөрчлөлтөө юугаар дүүрэхээ сонгож болдго юм байна. Тийм ээ. Одоо жишээ нь энэ хоосон би my vector үүсгэсэн байгаа. Тэнгүүтээ би энд 1-ээс 10 хүртэлх биш ээ. 1-ээс 9 хүртэлх утга өгсөн байна. Яагаад гэвэл энэ чи 10 эрс баг гэдээ авсан учраас 1-ээс 9 хүртэл утга өнгөтэй энийг би resize 5 болгоцсон. Тэгэхээр манай вектор маань 1 2 3 4 5 болно гэсэн үг. Тэнгүүтээ би векторын хэмжээг 8 болгоно гэнгүүтээ үлдсэнийг нь 100-аар дүүргэнэ гэд хийгээд өгсөн байна. Тэгвэл ингээд ийм болонгуудаа дараа нь би векторын хэмжээг зүгээр 12 болгоно гэнгүүт үлдсэн тэгээд дүрчнэ. Энэ дефолт утгаар дүрчнэ гэсэн. За resize гэдэг нь ийм юм байна. Энийг шууд туршиж үзэж болно шүү дээ. За ингэнгүүтээ
За би week recite хий. Reserve бишээ. Recite. За энэ reserve гэдэг чинь болохоор нөгөө capacity-ийнхаа хэмжээг өөрчилнө гэсэн үг шүү дээ. Reserve гэдэг нь. За тэгээд би нэг recite хий гингүүтээ. За энэ 10 элементтэй байгаа юм чи 5 за 7 болгочих. Тэгээд энд нь болохоор нэг vector хэвлэдэг функц бичиж. Void print гэж юм уу те. Энд нь одоо vector орж ирнэ. Ямар нэгэн. Headline-ийг шууд template бичиж л да. За template гэчингүүтээ type name нь болохоор t орж ирээд энд нь t орж ирээд vector орж ирэнгүүт for int тэнцүү тэгээс inner баг. За тэнцүү тэгээс inner баг v-ийн хэмжээ хүртэл автна гингүүтээ нэмэх гээд Cout v-ийн e-ийг хэвлэлчнэ. Тэнгүүтээ энд нэг зай авангуудаа доотлолт нь Cout end line гээд ингэчнэ. За одоо энд нь болохоор би зүгээр шууд print v гээд vector харахаар хэвлэчих л да. Тэнгүүтээ size 7 болгосны хавдараа би v-ийн size гингүүтээ энийг 12 болгочих. Тэнгүүтээ үлдэгдлийн дүүрэх утгаа 9 болгочих. За энэ дээдлэлт нь бас нэг хэвлэжээ. За эннийхээ дараа болохоор би энийг 20 болгочих. Тэнгүүтээ энэ утгыг нь оруулахгүйгээр ингэчээ. За ингэх юм бол угаасаа шууд мэддэгдэнэ гэсэн үг. За эхлээд манай вектор маань ийм байсан. Дараа нь би хэмжээг 7 болгоход энэ элементүүд нь арилжна гэсэн үг. За тэрнийхээ дараа болохоор би хэмжээг нь 12 болгохдоо үлдсэн элементүүдийг нь 99-ээр дүргэнэ гэсэн. Тэгэхээр ингээд дүрхэж чинь. За тэрнийхээ дараа би хэмжээгээ 20 болгосон. Үлдсэн элементүүдийг нь одоо дефолт утгаараа дүрчингээ тэгээд дүрэнгүүтээ ингээд ийм 20 ширхэг элемент болчихно гэсэн үг. За векторын хувьд бол ингээд ер нь бол бүгдийг нь үтсчихлээ энд туршаад. Гэтэ C нэмэх 11-ийг нь бол туршиж үзээгүй. Тэрнээс бусдыг нь туршаад үзчихлээ. За одоо болохоор вектор дээр нэг ашиглагддаг дахиад бас нэг өөр юм туршиж үзье. Энэ болохоор алгоритм гэдэг сан дотор байдаг нэг цөөхөн функцийг туршиж үзье. За тэр нь ямар энэ вектор дээр их хэрэг болоод идэг нэг функц байдаг. Тэр нь болохоор find гэдэг функц. За тэр нь болохоор find гэдэг функц нь болохоор алгоритм гэсэн сан дотор байгаа. Тэнгүүтээ энэ дээр болохоор v-гээ оруулчих. Яаж оруулдаг вэ ингээд find та. Тэрийг мартсан байна. Харцъя дөө. Алгоритм гэдэг чинь энд байхгүй, энэ нодч дотор л байх хэрэгтэй да энэ. Алгоритм. За энэний find за ер нь бол ийм ингэж бичигдсэн гэдгийг нь шууд энд харагдаж штэ. За бигийн энд оруулж өгдөө штэ. Тэгээд энийг хайдаг тийм. За санчлаа. За v-ийн end begin-ээс эхнээс нь төгсгөл хүртэл нь хайна гिचгүүтээ одоо болохоро яг ямар тоо хайх вэ гэдэг оруулна. За би чинь 50 гэдэг тоо байна уу? Хаяа л да. За одоо энийг хадгална гэсэн үг. За шууд би t тэнцүү ингээ хадгалчихна. Тэнгүүтээ Cout гिचгүүтээ би ийгээ хэвлчихъя л да. Тэгвэл 50 гэдэг нь яг ямар байрал дээр биш чинь ямар биш чинь эндээс хасдаг нь v-ийн чи хаягийг нь буцаачдаг. Эндээс v-ийн begin-ийг хасаад өгчих юм бол бид нар яг тэр индекс нь ороод ирнэ гэсэн үг шүү дээ. Бид нар одоо яг аль индекс дээр байна вэ гэдгийг ингээ олчихно гэсэн үг байхгүй. Одоо 50 гэдэг чинь бол дөрөвдөгнөө гэсэн үг гэдгийг ингээ олчих байгаа. Энэ болохоор нөгөө хаягаа буцаангууд нь бид нар эхлэх хаягийг нь хасаад өгчих юм бол бид нар тийг харгалзах индекс нь хүрээд ирнэ гэсэн үг. За ингээд олчихно. За ингээд бид нар яг ямар нэг элементийн индексийг олох бол ингээд олчихно гэсэн үг ээ. За тэнгуүтээ одоо жишээ нь энэ элемент энэ хүснэгтэд одоо векторт маань байгаа юу гэдгийг шалгая гээл да. Тэгэх юм бол бас find-аараа шалгах чинь.
Эсвэл энэ авс гарсан ийгээр нь шалгаж болно. Энэ v-ийн size-аас эрс бага байх юм бол эн чинь байна гэсэн үг шүү дээ. Ингэнгүүтээ Shaft за олдлоо гэд энд нь болохоор ийгээ биччихээ л да. За олдоогүй тохиолдолд эсрэг тохиолдол болохоор байхгүй. Shaft олдсонгүй. За ингээд хэлчихье. Гэтэ олдож байгаа шүү дээ. За олдлоо дөрөвдөгт нь олдлоо. За хэрвээ бид нар 100 хайх юм бол бас олдно. Гэтэ 9-дэгт нь олдно гэсэн үг. За 9-дэгт нь олдлоо. За 1000-ыг хайчих юм бол олдохгүй. Тэгээ олцсонгүй. За 1000-ыг хайсан чинь тэгвэл яагаад энэ нөхцөл биелж ийн вэ гэхээр 1000-ыг хайчих юм бол энд нь v-ийн end хүрээд ирдэг байхгүй юу? Ер нь бол тэгээ v-ийн end-ээс одоо v-ийн beginning хасчихаар яг v-ийн size нь өөрөө гарч ийн гэсэн үг. Тэгээд угаасаа size нь эрс бага биш учраас ингээд олдсонгүй гэдэг нөхцөл рүүгээ орчиж байгаа гэсэн үг ээ. За хэрвээ би энийг тэнцүү болгочих юм бол 1000-ыг хайхад олдлоо гэдээ гараад ирнэ. Ер нь байхгүй элементийг хайхад олдлоо гэдээ гараад ирнэ. За ингээд олдлоо гэдээ гараад ирж байгаа. Энэ яагаад вэ гэхээр угаасаа төгсөх хаяг нь хүрээд ирдэг учраас бид нар төгсөх хаягаас нь v-ийн beginning хасчихаар угаасаа тэр элементийн хэмжээ нь гараад ирчихнэ гэсэн үг шүү дээ. За ингэж олж болно. За эсвэл ингэж олж болно. Энийг шууд end-тэйгээ тэнцүү байна уу үгүй байна уу гэдгийг шалгах чинь гэсэн үг. Энэ болохоор ингэнгүүтээ энэ хэрвээ тэнцүү v-ийн end-ээс ялгаатай байх юм бол олдсон гэсэн үг. End-ээс ялгаатай байх юм бол олдсон, харин эсрэг тохиолдолд олдоогүй гэсэн үг. Ялгаатай байх юм бол одоо бол тэнцүү байгаа учраас ингээ олдсонгүй гэж гарч ирж байгаа юм. За хэрвээ энийг би за 30 ч юм уу ийм болгочих юм бол олдлоо гэж гарч ирнэ. Ялгаатай учраас v-ийн end-ээс нь. За ингэж шалгаж болно. Энэ нь болохоор хүснэгтэд одоо хүснэгт энэ векторт маань энэ 1000 гэсэн тоо байна уу гэдгийг шалгадаг гэсэн үг. Байх юм бол ийш орно, байхгүй бол ийш орно. Хэрвээ байхгүй байна уу, байхгүй гэдгийг шалгахыг юм бол ингэж шалгах чинь гэсэн үг. За ингэж шалгаж болох нэ. Бас векторт бас ашиглагддаг. Энэний өөр нэг функц гэвэл sort бас их ашиглагддаг. За энэ sort гэдэг функц нь болохоор эхлэх хаягийг нь оруулж өгдөг гэсэн шүү дээ. Энд дээр болохоор v-ийн tag begin гэдгийг оруулаад ирчихсэн. Тэнгүүтээ v-ийн tag end. V-ийн begin-ээс end хүртэл сортлно гэж гараад ирсэн. За би чинь энд 99-ийг оруулаад өгчээ л дөө. Тэгэх юм бол тэгээд би сортлох юм бол хэвлэхгүй юм чинь юу ч мэддэхгүй л дээ. Тэгээд орно хэвлэчээ. За энд нь print хийчих. Print гэдэг функцээ бичсэн ш. Тэгээд вектор оруулангууд болно гэсэн үг. За ингээд 10-аас 100 хүртэл хэвлэж байгаа. Гэхдээ энэ 99-ийг нь эренбэлсэн байгаад 99-ийг нь голд нь оруулаад ирсэн. Энэ тэгээд sort гэдэг функц бас их хэрэг болно. Нөгөө өмнө хэдлээ нэг export command нэг бодлогуудыг ботсон шүү дээ. Тэрэн дээр чинь хүснэгтийн хооронд вектороор бодчих юм бол тэгээд хайж байхдаа айгүй амар эренбэлттэй шууд энэнийг ашиглаад хүснэгтээр ч гэсэн ер нь бол ингэж эренбэлж болно. Ингэж эренбэлжсэн санагдаадах юм. Тэр нь дундаа чинь ингэж болно гэсэн үг. За векторын хувьд ер нь бол болчлоо. Тэгээд эднэрийг мэдж яхал тэгэл их л олон зүйл хийж болно доо. За хүснэгтийн хувьд сортыг турш үзээл л гэх юм бол за 10 за хэмжээг нь зүгээр эндээс оруулаад өгч. 1 2 3 4 5 6 7 8 9 10 ямар эвгүй юм бичиж байна. За энд таслал энд байхгүй. Одоо болчлоо. За ийм бай гэж үтэй. Энд ихтэй эренбэлэгдсэн байж шүү дээ. Энд нь тэгвэл би за 100 гэдгийг урд нь оруулаад 99 гэдгийг урд нь оруулчихъя. Тэнгүүтээ за одоо 12 элементтэй болчихсон шүү дээ. Sort гингүүтээ А гэдэг чинь ер нь бол өөрөө эхлэх хаяг нь шүү дээ. А гिचэнгүүтээ А дээр нэмдэг нь 12 гээд хүснэгтийнхээ хэмжээ өгч чинь гэсэн үг. Энэ дээр эн чинь болохоор нөгөө төгсгөлийнх нь дараагийнх нь хаягийг оруулдаг шүү дээ. Тийм болохоор 12-ыг нэмж өгч байгаа. За ингээд ер нь бол эренбэлчнэ гэсэн. Одоо энийг хэвж үтэх юм болохоор int тэнцүү тгээс инерс баг 12 и нэмэх гिचгүүтээ Shaft A-гийн ийг хэвлээд за авахд болно гэсэн. Энэ сортыг бас ингэж ашиглав. За ингээд өмнө нь хэвлсэн байгаа энэ. За энд ингэж хэвлэж байна гэсэн. Бас find-ыг ашиглаж болно.
бас л хаягаар ингэж шалгаж байгаа учраас find-ыг ашиглаж болно гэсэн үг. За find-ыг ашиглахдаа болохоор яаж ашиглах вэ гэхээр за энийг copyч. Тэнгүүтээ шууд энэ векторуудаа юу нь бол арилгах чи одоо векторууд болсон гэж үтээд. Find-ыг ашиглахдаа болохоор хүснэгт дээр find-ыг ашиглахаар болох юм бол бас л эхлэх хаягаа оруулаад төгсөх хаяг гэдэг чинь a дээр нэмдэг нь 12 шүү дээ. A дээр нэмдэг нь 12 гээд оруулаад энд нь ямар элемент хайх оруулчихнаа 100. За энэ нь болохоор A дээр нэмдэг нь 12-оос ялгаатай байх юм бол олтлоо гэсэн үг. За ингээл олчихно гэсэн үг. За харин энэний үед болохоор за энэ индексийг нь болохоор дахиад яач. Энэ дээр нь болохоор ингэчээ. Ингэнгүүтээ энээс хасдаг нь А гэдэг хаягаа эхлэх хаягийг хасчих шүү дээ. Тэгэх юм бол ингэ болно гэсэн үг. За ингээд олдлоо. 11 дэх 100 гэдэг чинь угаасаа энэ 11 дэх буюу хамгийн сүүлийнх нь элемент нь ч дээ. Тэгээ 12 элементтэй учраас 11 дэх нэ гэсэн үг. Ингэж бас хайж болох нэ. Ер нь хайх чинь бол эсвэл ингээл хайчих шүү дээ. Яг шууд бичих юм бол форекч мөдөө int тэмцүү тэгээс инээс баг 12 нэмэх гэх юмтэй. Бас агийн ялгаатай буюу тэмцүү одоо 100 хайж авал 100-аас ялгаатай байх юм бол давтнаа. Хэрвээ 100-тай адилхан болчих юм бол одоо гэхдээ энэ тохиолдолд int-ийн дээр нь зарлж өгөх хэрэгтэй. Тэнгүүтээ за энэ тэгээд ер нь бол дуусаа гэсэн. Тэгээд одоо Cout E-гээ хэвлэхэд ер нь бол индекс нь шууд хэвлэгдэнэ гэсэн үг шүү дээ. За ингээд туршиж үзье. За ингээд энд 11 гэж олдож байна тийм ээ. За бас эсвэл яг шууд бичих юм бол ингэж хайж болно. Бичгүүгээр олё гэх юм бол ингэж олж болно гэсэн үг. За векторыг ер нь бол үтэж дууслаа. За тэгээд энэ алгоритм гэдэг сангийнхыг бас харах юм бол өөрсдөө ингэж харж болно. Ер нь зөндөө олон юмуд байгаа. Нэр вектор дээр дахиад нэг юм хэлэхэд энэ фил бас вектор дээр хэрэг болно шүү. Фил дүүрэх нь бас хэрэг болоод байдаг. Одоо энэ чинь вектор гэдэг 8 гэдэг даралт юм шүү дээ. Тэнгүүтээ би begin-ээс end одоо begin-ээс begin дээр нэмдэг 4 хүртэл гэдэг чинь эхний 4 элементийг нь 5 гэсэн утгаар дүүргэнэ гэвэл ингэ дүүрнэ гэсэн үг. За энийг туршиж үзье. Тэгээд бас өсвөл өөрсдөө ингэж бусад функцүүдийг нь харж олно гэсэн үг. Энд бас нэг рандомор холдог функц байх хэвээр. Энд бас reverse гэж байна. Reverse бас shuffle байх хэвээр. Тэр эдийг бас туршаад үзчих. Ер нь тэгээд энэ алгоритмаас өөрөө харж агаад туршиж үзээд байж болно гэсэн үг. За энэ вектор гээд за v хичэнгүүтээ за энийг 10 хэмжээтэй зарлчих. Тэнгүүтээ fill таажаараа энэ буцааж аваад print аваад үлдчихэ л да. Print ч хэрэгтэй шүү дээ. Тэнгүүтээ эднийг нь боловчаа. Тэгээд вектор гээд int гээд v хичэнгүүтээ энийг 10-аар дүрхчихнэ. Тэнгүүтээ fill гингүүтээ за энд нь v-ийн эхлэх хаяг нь мэдээж энд заавал вектор байхаа гүйснэгч байсан болно гэсэн үг. Эхлэх хаягийг нь оруулчихгуудаа тэгээд end-ийг оруулчихгуудаа эхлэх хаяг төгсөх хаягийг орууллаа. Ингийн бол бүгдийг нь дүрхэж юм да. Би зүгээр эхний хэдийг нэх юм бол эхний 3-ыг нэх юм бол begin дээр нэмдэг 3 гингүүтээ 100-аар дүрхчихье. Ингээд би print v гэх юм бол гарч ирнэ гэсэн үг. Эхний 300 бусна тэг. За ингэж fail-ийг ашиглаж болох нэ. За reverse-ийг нь ашиглаж үзье. Reverse хаанаас? R үсгэн дээр байгаа хаа. Reverse нэ. За ингээл энэ одоо begin-ээс end хүртэлгийг оруулчихгууд ингээд яг ингээд томрох ч гэсэн үг. Ашиглахад бас амархан. Энэний хооронд зүгээр reverse гэж бичиж. Reverse гэж бичингүүтээ ингээл болоо гэсэн үг. Юу л да. Энд чинь угаас тэг юм чинь мэддэхгүй шүү дээ. Энийг тэгтээ энд болгоч. Бүр эхнээс нь бүгдийг нь одоо за тэгч байх уу 1 2 3 4 5 6
7 8 9 юу болчихоо 6 7 8 9 за 10 гэж. Тэгэх юм бол одоо яг тонгорчихно гэсэн үг реверс нь. За ингээд тонгорчихж байна. Ингээд л ашиглаж байна. За би яг дундлын эдийг тонгорхоо гэх юм бол жишээ нь би 3-аас 8-ийн хооронд тонгорхоо л да. Тэгэх юм бол нэмдэг нь 2 гэдээ оруулна. Яг л энэ ч 2 дахь нь. Харин энэ дээр болохоор нэмдэг нь 8 гэж оруулна. Бигэн дээр ингээд оруулчихна гэсэн үг. Ингүүл би одоо 8-аас 3-ийн хооронд тонгорхочлоо шүү дээ. Ингэж болно гэсэн үг. За тэгээд shuffle S хэсгэн дээр байгаа хаа. S shuffle энэ. Бас ингэж шууд рандомаар холчдаг ийм функц байгаа. Одоо энэ чинь 1 2 3 4 5 гэж байгаа шүү дээ. Тэгвэл энд ингээд beginning-ээс end-ийн хооронд ийм random гээд random хэмжээнгүүтээ энд нь CD оруулаад өгч чинь. Энэ CD болохоор системийн цагаас хамааруулаад авчих шиг байна. Тэнгүүтээ яг ийм CD-ээр random одоо холно гээд тэгээд холчихж байгаа гэсэн үг. Тэнгүүт вектор нь ингээд рандомаар холигдчихно гэсэн. За иймэрхүү ер нь ийм функцүүд байгаа гэсэн үг. Энд ингээд олон функцүүд байгаа. За векторыг одоо удаж дуслаа.